Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. SBS HD телевизийн уран бүтээлийн алба үзүүлж байна. Ингээд бидний ярилцлагын цаг яг одоо маш сонирхолтой зочдоор үргэлжилж байна. Ингээд манай студид хөл өмгийн одоо Монголын хөл өмгийн хүрхрээ лигийн хамгийн шилдэг хоёр тамирчин хүрэлцэн ирсэн байна. Мэдээж тэд бол 2015 оны хүрхрээ дээд лигийн шилдэг хагас хамгаалагч болон шилдэг товтлогч нар байгаа. Та хоёрт энэ өчигдөр мэндийг хүргэе. За ерөнхийдөө юуны өмнө бас одоо Монголдо хөл өмгийн лигт шилдэг товтлогч хагас хамгаалагч болсон Монголын хөгжөөний өвчнөр одоо хүрээлэл нь бол мэдж байгаа ч гэсэн яг нийт масс бол төдийлэн сайн танихгүй байж магадгүй тий. Тэгэхээр өөрсдөө нэг товчгоо тодорхой танилцуулахгүй ихтэй. За Эвс Улаанбаатарогийн товлогч 10 нэмэрт хагас хамгаалагч Баяржирал байна. Би болохоор Орхон клубын товтлогч 10 дугаартай товлогч Наран болд байна. За тэгээд ер нь бол одоо Монголын хөл өмгт хизээнээс эхлээд хөл өмг тоглож ирсэн бай. Хаанаас хөл өмг одоо тоглож ирсэн бай? За би ерөнхийдөө яг хуу найзуудтайгаа зүгээр нэг жоохон зундаа хийх юмгүй явж байгаа. Тэгээд найзуудтайгаа байрныхаа найзуудтайгаа нэг хоронхон гэр клуб тухайд одоо мөнгөний зохицол хүрсэн. Тэгээд 96 дахь сургуулийн талбай дээр очиж нэг анх бөмбөг хөшилж үзчихсэн. Тэгээд тэндээсээ тэнцэн нэг жил нэг тэмцээнд орсон. Тэгээд 6 дахь сургуулийн шонхор клубт тэрний дараа жилээс 99 он уу 2000 оноос тоглож эхэлсэн байна. За болдог гэд. Миний хувьд гэх юм бол 2003 оноос эхлээл байрныхаа тоглож байгаа л 2003 оны намраас Орхон клубт очиж бэлтгэл хийж агаад нөхрөл 2003 гэж тэмцээнээс эхэлсэн тийм. За тэгээд шонхор клуб гэснээс нэрээ тухайн үе шонхор клуб бол маш хүчтэй бас хөл өмгийн клуб байсан. Тэгээд яагаад одоо задраад алга болцсон бэ? Тэр түүхийг бас нэг баг зэрэг сэрүүлвэл. Тэр тухайн үед бас нэлээд хүчтэй богд бас тоонд ордог байсан л да. Тэгээд тасалжуулагч маань Арин Болор гээд бас бидний нөө их юм зааж гисэн багш маань Лондон руу одоо нэг ажиллаар хувийн шалтгаанаар болоод Лондон руу явсаага. Тэгээд тэндээс болоод нэг жоохон базах хүн байхгүй болоод тэгэл ерөнхийдөө бутраад энэ тэнд очиж тоглосон байгаа. Гэтэ ерөнхийдөө одоо тэр шонхор багаас бол одоо лигүүдэд нэлээд тоглож байгаа хүмүүс бас байна. Тэгээ бас хооронд өрсөлдөгч тоглох нь бас их юм даа. Тэгээд шонхор клубын тамирчид ууган тамирчид одоо нэг өдөр нэгдээд буцаа шонхор клубээ байгуулад лигт өрсөлдөж гисэн. Тиймэрхүү яриа өрн явдаг өсөл бүр замгарсан уу? Арин Болор шиг тасалжуулагчийн маань ирэхэд бол нэг тиймэрхүү яриа гарч ирсэн. Тэгээд тухайн үед би өөрөө бас Монголд байгааг болохоор яг санагдгүй. Гэтэ тийм яриа бол яригдсан нь бол сонсогдсон. За одоо Монголын хөл өмгийн лигт те яг дээд лигт хэдэн жил тоглож байгаа бай юу? Одоогийн байдлаар ямар амжилт үзүүлээд байна хоёулаа? Лигт анх 2008 оноос эхэлж оролцсон. Тэгээд 8 оны мөнгөн медаль, 12 оны бас мөнгөн медаль, 14 оны алтан медаль авсан. Яг лигийн медаль тийм. Би 2008 оноос хойш тогтмол оролцсон. За миний хувьд бол анх 2007 онд яг тухайн үед Японд суралцж байхдаа зуны амралтаар ирж Хонконг клубээс тоглож ирсэн. Тэгээд нэг 5 6 тоглолтод оролцоод тэгээд хүрэл медаль авсан байгаа. Тэгээд дуусах чадаагүй гэсэн тэгээд Хонконг клубийнхэнд бас баярлж байгаа медаль өгж бас шагнал өгсөнд. Тэгээд 10 онд буцаж бас зуныхаа амралт дээр ирэхдээ дахиж Хонконг клуб тоглоод тэгээд 11 онд төгсөж ирээд яг тухайн үед нөгөө Эвс Улаанбаатар гэдэг клуб байгуулагдчихсан бол тэр манай 10 жилийн амар төвшин гэдэг найз маань хоёулаа зөв тоглоё ийшээ орж тоглоё гэдэг. Тэгээ за тэгээ гэрээ контрактыг тоглоод тухайн жилд авраг авчихсан. Тэгээ 12 3 4 онд бол яг 4 5 дуурайнд ээлж дараалж байгаа. Медаль гоцорч байгаа. Медаль гоцорч байгаа. Энэ жил нэг ашгүй медальгүй одоо зурлаа дуусгасан гэж байна. За манай нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ярилцлагын цаг маань тэгээд энэ удаагийн дугаараар хүрхрээ лигийн хоёр шилдэг тамирчин манад бол оролцож байгаа. За хоёрын бодлоор ер нь хэдэн жилийн дараа Монголын хөл өмг Азийн түвшинд одоо хүрнэ гэж боддог бас яг хол санагдаж магадгүй юм. Гэхдээ тодорхой нэг зааг одоо баримжаа бас байгаа авах гэж бодож байна. Энэ талаар ярихгүй. За энэ талаар бодоход бол хөл бөмбөг бол Монголын хөл бөмбөг бол ер нь удахгүй гэж бол итгэж байгаа. Гэхдээ жоохон тоглолтууд бага байна. Хэдий өдөр шөнөгөөдөө бэлтгэл хийлээгээд тоглолт хийхгүй бол үр дүнгээ мэдгүй бид төвшнөө мэдчих чадахгүй. Тийм болохоор миний хувийн бодлоо. Тийм болохоор одоо шгшээ байгаа их цуглуулад бэлтгэл заа хийхгүй маа гэхэд тусын клубдээ өчнөө бэлтгэл хийгээд зүгээр нэг цуглуулад нэг сардаа нэг тоглолт юм уу 3 сардаа 2 3 тоглолттой байвал нэг багаарч ахиад явал илүү сайжрах гэж бодож чинь тэгээд ойролцоогоор нэг 5 жилийн дараа хэд бол гайгүй жоохон нэлээд төвшин агцсан харагдана л гэж байна. За Наран болдоос бас асуухад энэ жилийн лиг
арай нэг өөр төвшин зохион байгуулагдлаа шүү дээ, тий. Шагналын сан зохион байгуулалт ер нь тэгээд холбооны удирдлага нэг солигдчих шиг боллоо. Тэгэхээр энэ жилийн лигийн тухай ер нь ямар бодолтой байгаа? Өмнөх жилүүдэд бас өөрөө яг тоглож ирсний үед ер нь ямар лиг болж өнгөрсөн бэ? Энэ жилийн лиг гэх юм бол урд урдны жилийн лигүүдээс хамаагүй өөр шал илүү их өрсөлдөөнтэй. Урд урдны лигүүд бол за тэгэл эхний тойргийн 2 дугаар тойрог эхлэх зан эхний дөрөв тодорхой болцсон. Энэ дөрөв нь гарч ирээ пенальт тодорхой юм. За энэ жилийн үед сүүлийн 2 тойрог үлдэхэд хин нэгт орох, хин хоёрт орох тэр бүгд тодорхойгүй. Тэгээ маш их өрсөлдөөнтэй. Багууд бүгд өөр өөр ингэсэн тоглолт бүрт өөр өөрсдийн гэсэн яг тийм тактиктэй. За тэр баг нэг тим тоглолттой шүү. Тэн дээр нэг чи гэсэн яг нэг тим тодорхой тактик байхгүй. Тоглолт бүр өөр тактиктэй явсан. Тэрүүгээрээ маш их хөдөлгөөнтэй. Шинэлэг тий. За хоёр багийн одоо FC Улаанбаатар болон Хорхон багийн төлөөлөл сууж байгаа. Лигт энд удаа 2 удаа таарсан. За ямар тоглолт болсон бэ? Гол оруулж чадсан эсрэг багуудын хаалганд. Тэр талаар. Эхний тоглолтод яг хөө нээлтийн тоглолт байсан бас манайхаас залуу баг байсан. Тэгээд тамирчид айгүй их сэлгсэн. Залуу хүмүүсээс болтой бас өрсөлдөгч бас чанга байсан 4 жилийн аваргааг. Тэгээд айгүй хичээсний үр дүнд хожиж чадсан да тий. Нэг гол хийж, нэг пас дамжуулалттайгаар тэр тоглолтод дууссан. 2-1-ээр дууссан баг. Хоёр дахь тоглолт. Хоёр дахь тоглолт юм бол манайх бас хоёр дахь дөрөв ихний тоглолт байсан шүү дээ. Манайх ерөөсөө үнэхээр тоглоод ягаад дийлээгүй би яг 3-0-оор ажигдсан. Эхний тоглолтын дээр юм бол эхний тоглолт эхний голыг нэг хамгаалагчийн алдаан суулж алдаад хариу голыг манай Наранбол оруулаад би игээд тэгээд буцаад дахиад 2 гол. Баяраа хожлын голыг. Баяраа хожлын гол игээд. За би бас тойроос маш сонирхолтой нэг асуулт асуух гэдэг юм л да. Энэ жилийн хүрхээ дээд лигийн одоо багуудаас өөрсдийнхөө мөрөөдлийн багийг бүрдүүлэвэл хаалга, хамгаалалт, хагас хажуудаа одоо ямар хүмүүсийг авч зогсоох вэ? За баяраагаас эхлэе. За миний хувьд бол угсаа миний хувьд Монголд бол номер 1 хаалгач бол Сэргэлэн гэж явдаг. Тий 11 онд бидрийг авраг өргөхөд бас хамгийн гол чухал үр үүссэн Сэргэлэн байна. Тэгээ баруун талын хамгаалтанд бол зүүн талын хамгаалтанд бол Цэдэнбал. Голд Гарда. Тэгээд энэ жил манай легионерт бол Сасаки Мизухо гэдэг хамгаалагч нар байна. Тэгээ баруун талд бол Төрөө Хормохны Төрөө байна. Тэгээ голын 4-1 юм байна. Миний бодлоор бол систем. Тэгээд нэг одоо хамгаалагч чиглэлийн уурдлаар Чин зүрэг Умби манай багийн ахлагч. Тэгээд зүүн талын хагас хамгаалагч дээр нь болтоогоо тавиад голын хагас хамгаалагчт нь Цэндэ биш Улаанбаатар дэд сургуулийн Цэндэ биш. Тэгээд Алтан тулга баруун талын пол дээр нь болохоор өөрөө. За би тий өөрөөсөө байх хэрэгтэй. Тоглоонд нь бол Наранболтыг тий сонгот. Миний хувийн бодол тий. За болдоо яаж мөрөөдлийн бага бүрдүүлэх вэ? Миний хувьд гэх юм бол яг лигийн саяны лигүүдийн багаас гэх юм бол хаалгачаар манай өгцөө ирсэн легионер тоглогч Уроош. Тэгээд яг Баярагийн адилаар зүүн талын хамгаалагчинд бол Цэдэнбал. Тэгээ голд нь Гарта Төр 2 тавиад баруун нь болохоор эрчмийн хамгаалагч Нэнэ шүү дээ Бэлгүн. Бэлгүнийг тавиад баруун хагас хамгаалагчаар бол Баяраа байх тодорхой байна. Тэгээ голд нь Цэндэ Умби 2. Зүүн талын хагас хамгаалагчаар ч байна. Хин бэ? Өөрөө ч тоглож болохоор байгаа шүү дээ. Өөрөө бол тоглох. Өөрөө бол урд тоглохын тодорхой. За өөрөө урд хинтээ тоглох. Ус болтой. Усаатага. За тэгээд ер нь бол бас FC Улаанбаатарын дасгалжуулагчийг харж байгаад Япон дасгалжуулагч байна. Урд нь Монголд ирж ажиллаж исэн гэд тайлбарлагч нар бас хэлж исэн. Тэмдэглэлээр мэдээлэл байна. Энэ жилээ тий анх 2013 онд бид нар хаалгач бас нөө Сэргэлэн маань хөлөө уулцсан байсан. Тэгээд хаалгачийн байрал дээр жоохон хүн байхгүйс болохоор хаалгач авъя гэдэг үднэс жоохон Япон сонгоод тэгээ сонгосон Монжин Фукуд байгаа. Тэгээ өөрөө бол аюул олон гадаад тоглож ирсэн Бразил, Румын, Франц энтергээд тэгээд аюул олон газар тоглож ирсэн болохоор бид нар жинтэй холбогдоод тэгээд багтаа өрсөн. Тэгээд эх жил нь 14 оноос өөрөө тоглохгүй. Тэгээд харин дасгалжуулалтын энэ багаас холдмоор байна гэж хүсэлтэй байсан учраас тэгээд бид нар дасгалжуулагчаар сонгоод тэгээд 4 жил амжилт гаргаж өгчихсэн. Энэ жилийн амжилтын босхийг 4 жил тавьчихсан
сайн тасалж үзэх гэж бодож байна. За FC Улаанбаатарын хувьд бас лигийн багуудаас бол арай нэг өөр тоглолт нь бол арай нэг өөр харагдаад байна. Эргэлдэж тоглодог ч юм уу те Премьер лигийн багуудтай их төстэйж. Тэгэхээр юу ямар хувилбараар түлхүү тоглож исэн бэ? За яг хуу тасалжуулагч маань байнга хэлдэг л дээ. Тэгээд та нар Монгол хүмүүс айгүйх нөө мах иддэг болохоор айгүйх ядардаг, дорхноо ядардаг. Тийм болохоор хүн тоол иддэг болохоор айгүйх ядардаг. Тийм болохоор ядрахгүй байхын тулд яах ёстой вэ гэхээр хэрэг хизээ бөмбөг хөлөмөг тоглож байгаа хүн бол товтлож байгаа үед бол хизээч ядардгүй. Харин хамгаалт хийж байгаа үед бол хамгийн их ядарнаа. Тийм болохоор бөмбөг эзэмшигтэй айлын одоо хамгаалтыг эвдэж тий одоо нөө хамгаалт цэцгийн байрлалыг одоо янз янзын хөдөлгөөнд оруулж тэхийн тул та нар жоохон хөдөлгөөн хийхэд дотолж байгаа үед бол хизээч ядрахгүй. Тийм болохоор жоохон хөдөлгөөнтэй бөмбөгөө эзэмшингээ багаараа урагшилж багаараа тоглоё гэж тийм тактиктэй ер нь тоглодог гэсэн. Тэрний төлөө тэгээд жижиг сажиг таслуудаа зэн байдаг. За Хоронхон клубын засгалжуулагчаар бол одоо манай Монголын шилдэг тоглогчийн Пүрвсүх ажиллагаа. Пүрвсүхийн хувьд сая бас Монголын шгшээ багийг удирдах ажилласан байна. Тэгэхээр Жигээ засгалжуулагчийн хувьд ямар системээр ямар тактикаар ер нь тоглож ирсэн бэ лигийн турш? Жигээ ахын хувьд гэх юм бол манайх 4-1 3-1 2-1 гэдэг тийм тактикаар тоглож ирсэн. Олон хагас хамгаалагчтай тийм. Тэгжиж нөө довтлогоо бас манай чинь Голландын тасгалжуулагч ирсэн шүү дээ. Тий. Тэр тасгалжуулагч бас энгийн байдлыг санал болгож тэр хоёр зөвлөлдөөд хүмүүсээ сонгоод дуусан. Эхний хэдэн тоглолтод тэр нэг манай тоглогч нар хагас хамгаалагч нар яг гүйцэд ойлгож чадаагүй. Хугацаа бага ус учраас ойлгож чадаагүй. Тэгээ буцаагаад 4-4-2 болгож нэг үзэл 4-4-1 болгоод багийнхаа ямар багтай тоглох чинь яг тэрэндээ л тааруулж тоглоод ер нь л хоёр захаа ашиглаж тоглоно гэх тийм л. За одоо бас нэг сонирхолтой асуулт асуух гэдэг юм л да. Монголын хөл бөмбөгчд одоо жишээлбэл Премьер лигийн тоглогчид бол зааланд бол эзэж тоглож чадахгүй шүү дээ тий. Монголын хөл бөмбөгчд болохоор өвөл болохоор зааланд тоглоод заалны хуцаалын тэмцээнд оролцоо яваад байдаг. Зун болохоор гадаа тоглоод байдаг. Тэгэхээр энэ нэг систем одоо хизээ өөрчлөгдөх бол гэж бодож байна. Яг одоогийн байдлаар жишээлбэл манай Баярагийн хувьд бас одоо Азийн аврал шалралт юмсны урьдчилан шатны футзалын шгшээ багт багтсан. Манай болдоо огч хагаад гимтэлтэй байсан гэж тэгж байна. Ийм байдалтай шүү дээ тий. Тэгэхээр энэ төгсөл байдал одоо ер нь хизээ өөрчлөгдөх бол тэгээд энэ дээр ямар санал бодолтой байдаг вэ? За яг хуу миний хувийн бодол бол одоогоор бид нар ингэж гадаа зааланд гээд хоёуланд нь тоглож байгаа ч гэсэн ингэж тоглосны үр дүнд маш олон хүмүүс хөлбөмбөгт дуртай болно гэж бодож байна. Тэгээд тэрнээс үүдлээд тэр тухайн хүүхд өөрийн нэг клуб тариалагдаад тэр клубийн тасалжуулагч нь чи зааланд сайн тоглож чадна. Гадаа тоглолт арай жоохон төвшмөө юм байна гэд хуваагаад ингээд хэрвээ хүүхдүүдийг сайн татаж биднээс шалтгааллах юм байж бодож л доо. Тэгээ хэрвээ бид нар сайн тоглох хүүхдүүдийг татж чадвал хүүхдүүд өөрсдөө хүсэлтэй болоо тэгээд тэндээсээ одоо ангилагдаад явбал илүү их үр дүнд хүрнэ байх гэж бодож. Тэгээд ч манай нөхцөл байдалд одоо хүйтэн сэрүүний олон байдаг учраас зайлшгүй одоо зааланд тоглож явах. За 2015-аас 16 оны улирал ингээд дууслаа. Ерөнхийдөө бол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. Одоо 2016-аас 17 оны улирал маань хизээнээс ямар тэмцээнээр эхлэх гэж байна вэ? Та бүхний одоо эх жилийн төлөвлөгөө календар юу ямар байгаа вэ? Эх жилийн төлөвлөгөө удирдах юм бол одоо уламжлал болж зохиогдсон заалны лиг он гараад эхлэх баг. Тэгэл багууд бол одоо ер нь 11 сар гаргаад энэ Азийн авраг, заалны Азийн аврагыг дуусгаад ер нь манай Хоронхон гэх юм бол Азийн авраг дуусаад бэлтгэлтэй шууд гарна гэж төлөвлөсөн тийм баг. За баяраа шгшээ огт байгаагийн хувьд бас Азийн авраг шалралт тэмцээний урьдчилан шатны яг ямар тоглолтууд болох гээд байна? Ямар хэсгүүд багуудтай нэг хэсэгт орсон бэ? Хизээ болох вэ? Тэмцээний талаар мэдээллийг үзэгчтэй өгвөл. За Зүүн Азийн авраг шалралт тэмцээний урьдчилан шатны тоглолт бол энэ Япон өмнөх тэмцээндээ төрүүлсэн гэдэг утгаараа шууд нэг тэмцээнд орсон байгаа. Зүүн Азиас Гонконг, Тайван, Chinese Taipei, Хятад, Солонгос, Монгол энэ 5 баг нэг бүсд ороод дүрслэж байгаа. Тэгээ энэ 5 багаас уул нь 2 баг дэше гарах юм билээ. Тэгээ үндс нь Үзбекистаны юунд 16 оны Азийн авраг шалралт футзалын тэмцээнд. Тэгээд энэ хоёр шалрахын төлөө бид нар одоо өдөр шөнөгүй бэлтгэлээгээд тэгээ боломжийн нөхцлөөр олсон. Тэгээд ажлаас чөлөө аван гэж тэгэл бэлтгэлийг явуулж та. За яг одоо яг хэлсэнтэй ч холбогдуулаад дараагийн асуултыг асуух гэдэг юм л да. Монголын одоо хөлбөмбөгийн тамирчид те хизээ одоо зөвхөн хөлбөмбөгөө тоглоод одоо амьдралаа залгуулдаг ч юм уу те тийм нөхцөл байдал бас хизээ юм шиг харагдаж байна. Хоёр усыг дотор нь байгаа учраас тэр тал дээр бас ямар бодолтой яддаг вэ? За миний хувьд бол
яг уу энэ жилээс телевизээр гараад эхэллээ хөлбөмбөг бас хүмүүс хурж явах шиг байна тий үзэж явах шиг байна. Тэндээс үдлээд одоо манай спонсор байгууллагууд хэр их одоо оролцсон хөлбөмбөгийн тэмцээнд оролцсон тэрнээс шалтгаалаад хүн одоо тамирчдын амьдрал одоо арай жоохон дээшлэх төвшин ахих болов уу гэж бодож байна. Тийм болохоор тэрний төлөө бид нэр өрсөлдөөнтэй тоглож илүү их үр дүн гаргаж одоо илүү их хичээх хэрэгтэй л гэж бодож байна. За манай SBS телевиз бас аврагуудын лиг, Английн Премьер лиг дэлхийн хөлбөмбөгийг үзүүлж байна. Тэгэхээр дэлхийн хөлбөмбөгийн багуудаас аль багийг дэмждэг вэ? Аль тоглогчдыг яг өөрсдийнхөө байрал дээр одоо үлгэр дуурайл болж харж явдаг вэ? Наран болтой үед. Миний хувьд гэх юм бол одоо Челсиг дэмждэг. Аа. Тэгээ Челсигээс Дрогбаг их дэмждэг байсан. Тэгэл ер нь Дрогба шиг Үзүүрийн тоглогч бол. Бие ашиглаж болох юм гэх тийм сайн чанаруудыг ер нь байн хардаг. За баяраа гэвд. За миний хувьд бол Барселона багийг дэмждэг. Тэгээд яг тоглох арга барил нь өөр ч гэсэн би Инеста гэх тамирчин илүү одоо ийм болохыг хүсдэгтэй гэж тэмүүлдэг. Гэхдээ манай багийн систем тохирдог болохоор дасгалжуулагч хийснээр тийм хичээд явдаг та. Тэгээд тоглохыг хичээдэг тамирчин бол Инеста. За тэгээд ер нь тооёроос бас сүүлчийн асуултыг асуухад цаашдын зорилго мөрөөдөл хамгийн том мөрөөдөл хөлбөмбөгтэй мэдээж холбогдож ямар мөрөөдөл байдаг вэ? Тэгээ манай үзэгчд бас энэ ширээн дээр одоо манай хоёр шилдэг тамирчны сая лигийн одоо шилдэг тоглогч болсон цом медалийг бол харж байгаа. Манай Баярагийн хувьд бол сая бас хүрхрээ лигт мөнгөн медаль аваад за мөн холбооны цомын тэмцээнд мөнгөн медаль авсан давхар цогт бас хийсэн байна. Цаашдынхаа мөрөөдөл зорилгыг та хоёр үзэгчдэд хэлэхгүй. За одоо хөлбөмбөгийн цаашдын мөрөөдөл гэх юм бол Монголын хөлбөмбөг одоогийн түвшнээс хамаагүй илүү болсон. Азийн ямар ч улстай тоглоход одоо айдгүй, имээдгүй, харин манайхтай тоглохоос Азийн орнууд имээдэг. Тэгээд Монголын бүх хөлбөмбөгчдийг, Монголын лигийг Аз даяараа мэддэг тийм болохыг л хүсдэг тийм. Мөрөөддөг байна тийм. Баяраа гэвд. Миний хувьд бол яг хуу жоохон хитрхи ойрхон байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн улсыг авчраад нутаг дээр хожоод тамирчид нь тоглолт дуусны дараас одоо нэг хөгжин гэрэлч рүү очиж нэг алга ташиж баяр хүргэдэг шүү дээ. Тэр шиг тийм хурдан болоосаа тий олон тоглолтууд болж олон удаа хөгжин гэрэлчтэйгээ баясгаасаа гэж бодсон. Ер нь талбай дээр хожил байгуулаагүй удсан байх шүү тий. Сая тэгээд зүүн Тиморын шгшээ багтаа бас тоглоод манай наран бол тоглосон. Их ойрхон харагдчихсан болов шүү. Тэгээд бөмбөг бөөрөг хийгээд хэцүү тоглолт болсон байгаа. За сүүлчийн асуултыг та хоёрт үлдээ. Миний асуугаагүй асуулт байж болно. Эсвэл одоо дэмжиж тусалдаг хүмүүстэй те. Та хоёрт бол одоо телевизийн бас үе талга нээлттэй байна. За энэ тэмцээний зохион байгуулсан одоо хөлбөмбөгийн холбоо болон хөрхрээ 10 онц компани болдоо баярлалаа. Тэгээд өмнөх жилүүд болж байгаагүй бас гоё тэмцээн боллоо. Тэгээд өөр бас хэлэхэд FC Улаанбаатар багийнхаа нийт тамирчтай бас баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ шилдэг тамирчин гэж авсан шагнал маань бол манай багийнхнаас надад өгсөн шагналтай бол дүүцгэрс баг тий. Багийнхны тамирчид маань өгж байгаа шагналтай бас адилхан гэж бодож байна. Тийм болохоор багийнхандаа баярлалаа гэж хэлье. Мөн дасгалжуулагч нартай баярлалаа. Тэгээд ер нь баярлалаа гэдэг ерөөсөө хинт баярлалаа гэдэг нь яг хэлж чадахгүй. Зөвхөн зөндөө өнд баярлалаа гэж. За болдог гэв. Миний хувьд гэх юм бол одоо хөрхрээ лиг гэдэг өмнө нийслэг үс те хөрхрээ лиг боллоо. Лиг маань хөлбөмбөг маань Монголд одоо аягүй гоё болж байна. Хөлбөмбөгийг ийм түвшинд авчирж байгаа хөлбөмбөгийн холбооны удирдлагуудаа баярлалаа. Мөн тэмцээнд үргэлж биднээс дэмжиж оролцуулж ингэж бэлтгэж идэг хорхон клубийн тасалжуулагч ганц хөгштэй болон багийнхантаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. За ингээд хоёртоо маш их баярлалаа. Спортын томоос том амжилтыг хүсье. SBS HD телевизийн уран бүтээлийн алба ярилцах цаг болонгаараа Монголын өнөө цаг үеийн хоёр шилдэг тамирчин та бүхэнд онцолж хүргэлээ. Ингээд дараа дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.